сайн байцгаана уу? Би 7 хоногийн өмнө VR-ны review бичлэг хийсэн. Тэгээд яг маргааш нь би VR-аа зүгэл үзсэн чинь шал өөр болсон байсан. Нөгөө миний яриад зааж үжсэн юмнууд маань жоохон зөрчсөн. Тэгэхээр дахиад энэ бичлэгээр тэр апдейтыг хэр өөрчлөгдсөнийг харуулад тэгээд дээрэс нь заавал хийх ёстой хэдэн тохиргоонуудыг зааж өгч чадсан. За тэгээд бичлэг орё. За Meta Quest нэвтрүүлсэн байна. За тэгээд энэ чинээс эхлээд ер нь бол өөр харагдан да. Хамгийн түрүүнд өөрчлөгдсөн юм ийм iPhone-ы ийм digital swipe хийдэг юмтай адилхан нэг юмтай болсон. Тэгээд тэрний хажууд Meta button-тай болсон. Энэ button болонгууд энд заавал байнга дарах шаардлагагүйгээр энэ чинээс шууд одоо access хийх боломжтой болсон. За тэгээд ийм гайхалтай царайлаг 3D менюний хэсэгтэй болсон. Энэ нь бол надад таалагдж байгаа. Энэ хамаагүй царайлаг өмнөхөд бодох юм бол. За тэгээд дээш харах юм бол энэ ч батарей, цаг, Wi-Fi status. Тэр юу юм бэ мэдэхгүй. За тэгээд энэ доор болонгууд шал өөр болсон байгаа. Энэ зүүн талыг харах юм бол хайх хэсэг байна. Тэгээд энэ ч меню. Тэгээд яаж харахыг одоо менюн доторхоо яаж ангилахыг заасан хэсэг. За тэгээд ингээд чиний эхлээд пин хийсэн аппликейшнуд байна. Пин хийх нь өөр амархан. Нэг аппликейшн дээр удаан дараад пин хийгээд энэ ч ингээд зогсож. Дараа нь ямар ч аппликейшн даунлоад хийсэн энэний урд дуур орж гажихгүй гэсэн үг. Эдгээр яг энэ ингээд гацж байгаа гэсэн үг. Тэгээ unpin хийхдээ ингээд unpin хийж чинь. За тэгээ энэ доороос авахлаа явууцгаа. Эхнийхээ хэсэг нь. За энэ бол аватарын хэсэг. Энэ чи аватараа сольж болно. Би ийм аватар одоо яаж явж байгааг тас мэдэхгүй. Энэ дотроос дахиад нөгөө edit хийж болно. За edit гэхэлэр яаж харагдгийг танарт харуулъя. Энд ийм зөндөө олон үнэгүй хувцснууд байгаа. Ингээд бэжсэн аа заяа. Хамгийн гол нь дахиад энэ ийм юмар худалдаж авах бас боломжтой хүссэн хувцаа. Энийг болонгод худалдаж авнаа бас доллараар худалдаж авна. Энэ dress байна, bottom байна, малгай байна. Хүссэн юмар өөрчлөн. За тэгвэл энэ character-ийнхаа зүс царайг бас өөрчлөн. Ер нь энэ character-ыг анх чинь өөрийнхөө зургийг нэг selfie шиг зураг өгчөнгүүд өөрөө автоматар хийждэг байхгүй. Тэгээд тэр нь жоохон зөрүүтэй байх юм бол ингээд өөрчлөлт явчихна. Өөрийнхөө хүснээр. Одоо чи ийм үстэй хийж байгаа дараа нь үсээ усуулсан ч гэж бодож шүү дээ тийм үстэй. Тэгэхээр одоохондоо би яг энэ өөрийнхөө үсээр явж байгаа. За тэгээ makeup хийж болно. Царайныхаа төрхийг өөрчилж болно. Нүд хамар бүх юмыг өөрчилж болно. Биенийхээ хэмжээсийг хүртэл өөрчилнө. Энэ бол яг миний бие байна да. За тэгээ pose-оос өөрчилнө. Pose-ын сонирхол та. Энэ над шиг харагдаж байна да. Энэ бол имихтэй pose-нууд байна. Yeah, I like this one. Ингээд сэвэлж. За аватар ингэж өөрчлөнө. Аватарны хэсэг байна. Бол саяных байна. За тэгээ дараагийн хэсэг нь болохоор энэ loft заяа. Loft-наас гарах. За энийг гэрлүүгөөрөө гэрээсээ гарах. Хэд ингэж одоо өмнө зүгээр нэг юм нүдний шилний VR-ны зураг байсан шүү дээ. Тэр нь ийм болж хувирсан бааш. За ийм хоёр ятаа. Гэхдээ энэс гадна яаж шууд гарч болох вэ гэхээр одоо ингээд VR-ны ертөнцөөсөө яаж гарч болох вэ гэхээр ингээд хоёр удаа товшингууд гарчдаг болсон. Болсон биш угаасаа ийм байсан. Зүгээр би өмнө хүчин дээр яриад. Ингээд буцаад орно. Хоёр товших хэрэгтэй хажууд тэр нь. Энэ бол амар амархан. Энэ чи ямар нэгэн тоглоом тоглож жагаад тоглоомолгож ирдэг ч юм. Эсвэл ээж чинь дууддаг ч юм уу гэх юм бол хоёр дараал гарах хэрэгтэй. Энэ бол ингэж хайж юм хийжсэн самаагүй хурдан байх болно. За тэгээ энэ бол яг library буюу менюний хэсэг. Энд найзууд чинь байх болно. Миний гурван найз. За quick control маань шал өөрөсөн байгаа. Тэгээд ерөөхдөө бол төстэй байгаа зү тэ. Тэгэхээр зүгээр харагдсан шал өөр болсон байгаа. За тэгээд дууга хэсэг хангах тэгээд brightness, Wi-Fi, Bluetooth, boundary, link энэ нөгөө товчлж байна шүү дээ. Sear surroundings. Юунаас бас болох юм байна. Quick control хэсгээс бас болох юм байна. Remote desktop энэ компьютер энэ шууд энэ шууд компьютер холбоод үзүүлчихсэн шууд нэг гарч ирсэн. За миний компьютер одоо энэ асаалттай байгаа. Яг энэ ч байна. Тэнгууд ингээд шууд орчиж байгаа. Тэгснэ ингээ байжсан аа. Яг энэ keyboard-ыг өөрөө таниад энэ яг ийм харагдцтай харуулж байгааг харж байна. Бүр амар гоё юм аа. Ер нь бол ингээ ажиллаа хийж болох юм шүү дээ. Гэхдээ ийм зүгээр ажиллаа хийж бас хайшээ. Гэтэл бас fun л дээ. Hi. How are you? Тэнгуут чи энэ чинь хүснээрээ найшлал цаашлал байсан. Today
I am sick. So I can't make it to work. Hahaha. Okay. Энийг сейвлэхгүй. Don't save. За эндээс буцаад гарыг. Гарахтаа энэ дээдлээс нь унж ирж байгаа хэсгээс disconnect computer. За тэгээд reset view cast хийж болохгүй яагаад тэгэхээр би одоо бичлэг хийж байгаа болохоор do not disturb engine асууж унтран travel mode асаана. Travel mode-ийн нэрээ юу аараа за. Онгоцонд аялж байгаа, машинаар явж байгаа, эсвэл вагоноор явж байгаа үедээ асаагаж хэрэглэх хэрэгтэй шүү за. Энэ одоо ингээд ийм донцлогоонуудыг амар сайн юу ааж өгдөг. Одоо smooth болгож өгдөг гэх юм уу. За би одоохондоо унтраач. За тэгээд camera хэсэг маань байна. Камера маань энэ доор гарч ирдэг бас айгүй тийм имэг зэгстэй тийм жижигхэн хэсэг гарч ирдэг болсон байлээ. Өмнө ингээ бүтэн юм аппликейшн гарч ирдэг байсан бол. За тэгээд унтраах дорчлуур байна. Энийг бас юу ааж болд юм бэ л шүү. За дотор нь юу ямар функцүүд байх вэ гэдгээ сонгож болд юм бэ л шүү. За тэгээд notification маань энэ ирсэн байна. За тэгээд энэ ч нэг үзүүлэх юм нь болохоор ийм болсон. Нэг application руу орцгой театр elsewhere. Энэ миний boundary байна. Boundary-наас жоохон алдчих. За энэ boundary ингээ байж зэ. Би яг энэ boundary-г энэ чинь ингээ харагдж байгаа дээр нь би таанд гоё нэг арга зааж өгнө. За энэ ингэж харагддаг. Хитрхи ойрхон харагддаг болгодог. За тэгээд одоо ямар нэг юм application дотор байжгаад button дээр дарангууд ард нь background нь нөгөө application маань ингээ байж идэг болсон. Өмнө ингээ гараад яадаг гэсэн бол тийм биш шууд ингээд application гарч ирнэ. Тэгвэл энэ application-саа гараад өөр application руу оронгоо шууд саяны байсан application-аа хаагаад шууд дараагийн application руу ордог болсон гэсэн. Тэгэхээр заавал эндээсээ гараад дараагийнхлогоо орох ямар үнэлгийг шаардлагагүй зүгээр шууд ормоороо application руу ороо явчихдаг болсон байна. Ийм шинэ апдейт гарсан байсан. За тэгээ энээсээ гарахын тулд энэ доор quit гэж гарна. За тэгээ одоо энэ харагдж байгаа boundary-га юу setup хийж үзвэл юу аа заяа. Багсаж үзвэл заяа. Environment setup boundary гэнгүүтаа энэ room scale boundary sensitivity-г нэмэр байгуулах хэрэгтэй. Тийм бол бүр ингээд яг чиний зурсан хэсгийн дээр нь ирж ижил boundary-га давж шүү гэдэг заалт энэ үнэс. Энэ өндөр байх тусмаа амар ядаргаатай байдаг гэх юм уу. Ингээд жоохон ойртой тэрэнгууд энэ гараад ирдэг. Хэрвээ чи жижиг space ч юм эсвэл зөндөө олон нураах боломжтой гэрт амьдарч байгаа юм бол энийг high дээр нь байлгуул зүгээр. За тэгээ хүснээр тийм medium low. Би бол low дээр хадгалах дуртай. Өндөр байгаад нэг шаардлага байхгүй. За тэгмүүдээ stationary boundary size гэж байгаа. Энд одоо юу гэж хэлмээр юм бэ? За ингээд ямар нэг юм үзэж явах үед энэ доор ингээд нэг юм бүрэнхий юм station гарч ирдэ штэ. Тэрнийхээ хэмжээг бас тохируулж энэгээр тохируулж болно шүү. За small, medium, large. Би бол large-ыг сонгож байгаа. Small байх юм бол чи ингээд жоохон урагшлангууд тэр юунаасаа гараа авчдаг. Station-ээс гараа авчингууд чамаа ингээд дахиж station-ээс setup хийгээд. За тэгээ floor level-ээ бас setup хийх хэрэгтэй. Энэ тэгжиж яг ингээд хаана яг шалчин байна вэ гэдгийг хардаг байгаа шүү. За нэг ингээд confirm хийгээд. За тэгээ нэгт settings орж ирснээр шууд settings-ээ заагаа явчих. Энэ lock-мор байгаа application-ыг сонгож жагаад lock дараад ингээд код хийж гэсэн. Тэнгууд чиний тоглож исэн тоглоомыг өөр хин нэгэн орж ирээд бүслэл аачихгүй гэж хэлж болно. За тэгээ general руу орцгоё. За энэ software update-ийн хэсгийг ер нь бүгдийг асаагаарай. За тэгэх юм бол чи заавал одоо ингэх юм бол өөр автоматар апдейт хийн. Заавал юу яахгүй гэсэн. Өөрөө manually ийш орж ирээд апдейт хийгээд авах шаардлагагүй. Өөрөө унтрахаас өмнө апдейт хийж чад унтардаг болчихсон. За түрүүний quick control дотор байсан сонголтууд байсан шүү дээ. Тэднийг энүүгээр унтрааж сааж болно. Do not disturb casting, reset view. За бүгдийг унтраад заяа. Одоо хай шалгая. Байхгүй болсон мод. За тэнгуудаа яг хэрэгтэй гэснээр одоо жишээлбэл reset view бол хэрэгтэй, casting хэрэгтэй, do not disturb button хэрэгтэй, travel mode хэрэгтэй, open camera хэрэгтэй. Биний camera problem report хийгээд авах болохоор шаардлагагүй тэгээд power-ыг асах хэрэгтэй. За тэгээд дараа notification хэсэг заяа. Do not disturb-ыг асааж болно. За эндээс ямар аппликейшнуудаас notification авмаар байгаагаа асааж унтрааж болно. Одоо би жишээлбэл Instagram-аас бол Instagram, Facebook-аас авмааргүй яагаад гэхээр утсан дээр угаасаа л ирж байгаа юм чинь энэ дотор дахин одоо ижлэхэн юу хармааргүй байгаа байхгүй. Notification хармааргүй байгаа. Тэгээ ингээ унтрааж сааж болно. За тэгээд environment setup руу орох юм бол boundary-га setup хэрэгтэй.
За бүгдээрээ шинэ boundary нэг. Энд миний хуучин boundary бол байгаа заяа. Гэхдээ ингээд ер нь зүгээр л ингээд шал руугаа харахад болно. Тэнгуудаа room scale boundary continue. Хэрвээ хэрэгтэй бол өөрөө setup хийгээрэй. Энийг нь шууд ингээд бохоо барьж агаад ингээд шинээр зурчин заяа. Ингээд ийм л багт болно доо надад бол. Ингээд. За тэнгуудаа finish харна. За ингээд хачиж уу. Би тэр дээр ирчихсэн. Окей. За. Boundary ингээд setup хийн. Settings руу ороод floor level хийгээд setup хийгээ сурцсан. За түрүүний ингээд гаргахлаар энэ харагдж байгаа boundary-гоос энийхээ өнгийг бас сольж болно. Шар болгож болно. Дуртай өнгөөрөө purple гоё гэж нэ. За тэгээд stationary boundary size буюу side миний дорныг бүр хэм гарсныг анзаарсан мэт тэ. Тэр нь large ах уу small ах уу гэдэг. Яа, түрүүний явсан юм classical room scale boundary. Oh yeah. Энийг асаах юм болов уу шүү дээ. Жинхэнэ тоглож ирсэн ингээд сандрах юм бол одоо хаана байгаа өрөөнийхөө хаана байгааг мэдэхгүй байх юм бол болдог заяа. Тийм болдөө шүү дээ. Тэгмээ ингээд доошоо харангууд ингээд өрөөнийхөө хаана байгааг ингээд харж болдог. Энэ boundary чинь юм нэг хэд сануулж өгдөг гэх юм уу. Нэг ингээд буцаад тоглож жагаад хаана яваад нэг гайхангуудаа буцаад харж байна гэсэн. Яа, энийг бас асаах хэрэгтэй. За тэгээд movement style дээр энэ slide-ыг хэрвээ teleport болгочихвол биш үү? Ийм сонин эвгүй явдаг болно. Энийг түр x-лээд. Ингэж алхдаг. Ингээд телепортлж. Энэ зарим хүмүүс слайд хийхээс хамаагүй амар байж магадгүй. Надад бол жоох эвгүй. Тэгэхээр би буцаагаад юу болголоо заяа. Movement телепорт биш заяа. Слайд болгон заяа. За тэгээд эдгээр болгоод movement direction яг харж байгаа хэсэг рүү явах уу, point хийж байгаа хэсэг рүү явах уу. Тэгэхээр ингэж явж болно. Нүр ерөөсөө хамаагүй point хийж байгаа хэсэг рүү л явна гэсэн. Ингэж өдөртнө гэсэн. Хэрвээ face юм байх юм бол нүрээрээ өдөртнө гэсэн. Ингэж жагаад ийш явмаар. Окей. За тэгээд дахиад энэ доор энийг асаах хэрэгтэй. Narrow vision for comfort is энийг medium. Тэнгуудаа narrow vision while moving гэдгийг асаагаад accelerating гэдгийг асаагаад ингэчлэр яах вэ гэхээр алхаад эхлэнгууд хар хүрээ харагдана. Тэгэхээр тэгэх юм бол энэ хар хүрээний ачаар чи яадаг вэ гэхээр дотор ч муухай орих нь баг байдаг байхгүй. Хэрвээ одоо энийг ингээд хийгээд энүүгээр алхахлаар дотор ч муухай оргиод байх юм бол энийг юун дээр хадгалах хэрэгтэй. Large дээр хадгалах хэрэгтэй. Энэ medium high болгоод одоо хай болгочих юм бол хамаагүй хар тойрон бүр том болно гэсэн. Энэ бол надад нэг жоохон тухгүй байна. Тэгэхээр энийг movement руу ороод энийг надад бол баг low байсан ч болно дөө. Low байвал жоохон хүрээтэй болно гэсэн. За тэгээд movement нэг иймэрхүү. За experimental дотор шүү дээ. За тэгээд use apps while lying down гэх хэвтэж байгаа үедээ ийшээ харах боломжийг олно. Тэгэхээр энийг асаах хэрэгтэй. Заримдаа идчихэж байгаад ямар нэг юм үзэхлээр амар амарсан гэдэг шүү дээ. Одоо юу гэдэг заавал ингэ суугаад ингэж үзэх биш. Ингээд дээшээ хараад үзэх бас амар гоё. Тэгэхээр айгүй гоё тухтай. Тэгээд шууд ив дээрээ тавиад долгоод тавиад дээшээ хараад үзэх юм. Тэгэхээр энийг асааж хэрэгтэй. Тэгээд дээшээ харангуудаа шууд ингээгүүд ингээд шинээр одоо чи босоороо байгаа юм шиг болж байгаа юм би хөвтөж байгаа. Гэсэн үг. Яа, энийг асаах хэрэгтэй. Yeah. Enjoy you. Oh wow, new mouse option. Okay. Next. Using the touchpad. Switching keyboards. Okay. Hello. Dude, he's sent tracking here. Hello, my name is so. Oh wow, they chose out the show. That's it. I am making a video
but we are headsets. Oh wow, that's so fun. Nice. Then with the copy of the cutlet. Nice. That's amazing. I like that. Yeah, ингэж keyboard ашиглаж болох юм биш үү? That's so fun. That was so fun. So that was in тэгэхээр experimental дотор Surface keyboard байсан. За тийм бодоод гэлөө байцгаая. За тэгээд developer mode. За энэ хэсэгчлэг байна шүү дээ. За энэ хүн ерөнхийдөө settings маань энэ харагдана. Тэгээд settings-ээ тавьж сурах. Яг тэгээд энэ бадныг ашиглаж сураарай. За энэ амар гоё бод шүү. Ингээд юм. Орчноос нь хайлт гаргаад яг урдаа байгаа зүйлийг харуулна. Тэгээд ерөнхийдөө энэ YouTube дээр үзүүл амар гоё. YouTube руу явцгаая. Ямар нэгэн кино үзэж байгаа юм биш үү? Үзэж байгаа юм уу? Үед хэрэглүүл зүгээр. За жишээлбэл энэ ч шогийн үрд байна. Уутаа. Hey. Хаач чуу? Окей. За focus mode руу тэгж орох юм. Энд гэхдээ өмнө хамаагүй амархан шүү дээ. Энэ юм. Ядаргаад байна шүү дээ. Anchor хийж болно бас нэр. Anchor хийх юм бол энэ ч нэг үлдчихдэг. Би нэг өмнө бичлэг дээр ярьсан хэсэг мартчихжээ. За anchor хийх. За бүгдийн нэг юм дотор багтаах хичээсэн юм байна л да. Гэтэ надад энэ болж байгаа ядаргаад байна. Би яг focus with ингээд юм том хошин мэдээллийн хөтөлбөрийн 7-ны дугаарыг эхэлж байна. Энэ аюу гоё feature. За тэгээ ерөнхийдөө одоо бусдаар бол дайггүй дээ. Өөрнийх яриад байгаа байхгүй хаа. Ер нь ингэ болцсон шүү. За тэгээ гоё settings-ээр тааруулаад сайхан тоглоорой. Би бас гоё тоглоомны бичлэг мөн тоглоё гэж бодож байгаа. За тэгээ дараагийн бичлэгээр уучлаа. Баярлалаа.